Өмнгийн цэнхэр говьд энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл тус бүс нутгийн ургамлын зөөлөнг жигүүртэн шувуудын тухай сонирхолтой ном хэвлэгдэн гарчээ. Галбын говийн ганган цэцэгс хам богдын шувууд номуудыг оюутгах компани ивент итгэж олон нийтэд үнэгүй тараах ажлыг эхлүүлжээ. 600 сая Байгаль ээж олон гайхамшигт зүйл бүтээсний нэг нь ургамал түүний цэцгэс юм а. Галбын говийн ганган цэцгэс номонд Монгол орны говийн бүс дургадаг олон төрлийн цэцгэсээс номын зохиогчид 108-ыг нь сонгон авч цэцэг ирэх бүтээжээ. Хүн бүрийн тухайлбал нутгийн иргэдийн тэр бүр мэддэггүй олон төрлийн ургамал цэцгэсийн талаар олон нийтэд таниулснаар цэцгэсийн сайхныг олон нийтэд таниулж ихтлгээгээ хайрлах ухаарлыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү номыг бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь оюутлогоо компани байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд энэхүү номыг бүтээж олон нийтэд хүргэж байгаамаа. Энэ 2003 оноос хойш хийсэн судалгаан дээр үндэслээд одоо манай тэр үйл ажиллагаа явуулж байгаа Хамбогд сумын нутаг дэвсгэрт маань одоо 222 ширхэг дээд ургамал бол бүртгэгдсэн бий. Түүнээсээ биднээс дээжлээд 108 ургамлыг нь сонгож аваад ингээд ургамлынх нь их зураг болоод одоо ингээд ямар цэцэгтэй байд юм бэ гэдгийг ингээд Оросын фото альбомыг гаргасан. Дэлхийд даяар тархсан амьтны төрөл зүйлээс хамгийн олон жигүүртэн шууд гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийнэ тогтоосон байдаг. Монгол орнд 500 шахам төрөл зүйл бүртгэгдснээс 200 орчим нь өмнгийн цэнхэр говьд байдаг гэж судалгаана. Хамбогдын шууд нэртэй номонд дээрх шуудаас 112-ыг нь сонгон авч англи монгол хэл дээр тань мэдхэн ном болгон хэвлүүлжээ. За фото зураг нь орсон байж байна. Шуудын маань фото зураг ороод за нэр нь одоо монгол нэр нь орсон байж байна. Латин нэр одоо шинжлэх ухааны нэр нь орсон байж байгаа. За мөн ингээд одоо таних шинж, идэж тижэл, амьдрах орчин талаар нь одоо товч тодорхой юм мэдээллүүдийг багтааж өгсөн байж байгаа. Тэр гурван шин зүйлээр нь бол Галбын говийн ганган цэцгэс Хамбогдын шууд номуудыг хичээлийн шинжиллийн нээлтийг тохиолдуулан Өмнөг Говь аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад үн төлбөргүй тараахаар болжээ. Мөн номын нээлтийн үеэр Нацагт оржийн нэрэмжит хүүхдийн номын сан болон хөдөө аж ахуйн сургуулийн биоэкологийн үрэлэнгийн тэнхимд зохиогчид номынхын дээжээс гардуулсан юм а. Ирэх ням гарагт болох